Монгол үндэстэн 800 жилийн тэртегээс өргөн уудам талыг эзэгнэж, түүх, соёл, бичиг, үг үсгийн баялаг түүхийг бүтээн нүүдэлж ирсэн ард түмэн билээ. Эдгээр Монгол улсын хүн ам 4 сая хүрэхгүй цөөхүүлж, дотроо 20 гаруй угсаатан ястнуудыг агуулдаг цаглашгүй ахуй соёл уламжлалын өвийг тээн ирсэн. Монгол угсаатны бүлгүүдэд дөрвөд, баяд, бурайд, загчин, торгууд, урайнхай, мянгад, өөлдөгээд томоохон ястнууд багтана. Тэд эртний нүүдэлчин соёлыг өвлүүлэн үргэлжлүүлэн ирэхдээ өөр өөрсдийн ахуй зан заншилд тулгуурлан хэл соёл, нутгийн аялгауг хадгалж ирсэн. Тэгвэл хотчлт, даяаршилт, уйгаржин монгол бичгийн хэрэглээ багассны улмаас нутгийн эртний хэл, аялгау алсран холдож, устж үгүй болж байна. Тэр Монголд бол 16-7 ястан гэх юм угсаатны бүлэг байна гэж байгаа. Энэ бол алстаа баг дахиад 20 жил болохгүй шиг байна л да. Бүх аялгууд бол ингээд аажмаар үгүй болно. Хал хаялгаар бүгд ярьдаг болж байна Монгол улс. Тэгэхээр нутгийн аялгыг хадгална гэдэг бол нэг талаар бас соёлын өв гэж үзэж болно. Нутгийн аялаг гэдэг бол одоо маш олон зүйлийг тайлахад хэрэгтэй юм байдаг. Түүх үс наадмын зүүн хүрээлэнгийн одоо судлаачид 2025 оноос хойш Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын Уугар урайхаа гэдэг иргэдийн дунд угсаатан түүх тэр дундаа бас хэлнийхэн талаар тодорхой хэмжээний хэлнийхэн талаар судалгаа хийж байгаа. За энэ хүмүүс болохоор ямар онцлогтой хүмүүс вэ гэхээр за нутгийн хүн амын 3/1-ийг одоо эзэлж байгаа. Тэндээ болохоор харуул халахууд болон бурайдууд тэгээд урайхаа гэсэн иргэд одоо холилдож ингэж амьдардаг баг. Тэгээд энэ хүмүүс нь болохоор өөрсдийн гэсэн ийм хэлтэй тэр хэл нь болохоор нэг яг монгол хэл биш түрэг маягийн гэхдээ яг бас түргийн эртний хувилбар байж магадгүй гэж одоогоор бид бүхэн тэгэж үзэж байгаа. Тэгээд ийм хэлээр ингэж ярьдаг ийм ард түмэн байгаа. Өөрсдөө болохоор тэр хэлээ болохоор уугар хэл гэж ингэж хэлдэг. Тэр нь болохоор Шинжаанд байгаа уугарчуудын ч юм уу хэлнээс жоохон өөр. Тийм учраас одоо гарал үүслээсээ ч юм уу тэр хүмүүстэй холбогдох эсвэл холбогдохгүй гэдэг тиймэрхүү юм түүхийн бас олон тийм асуудлууд байдаг. За тэгээд энэ хүмүүс маань одоогийн нөхцөл байдал гэхээр тэр хүмүүсийн маань нэг 5-6 хүн л энэ хэлээрээ чөлөөтэй ярьдаг байна. Тэгээд үүнээс өөр одоо тэр нутгийн иргэдийн 3/1-ийг хамарж байгаа мөртлөө 5 хүн л одоо чөлөөтэй яриад бусд хүмүүс нь болохоор ойлгох хэмжээний. За бүр ингээд бага насны хүүхдүүд нь бол бүр тухайн хэлээрээ ярихгүй цэвэр одоо хал хаялгуу руу монгол хэл рүү ингээд шилжээд орчихсон юм байгаа гэсэн үг. Энэ өөрөө эрсдэлтэй байж гин гэсэн үг. Одоо хэрвээ тэр 5 хүн одоо ямар нэгэн байдлаар нас дээр гараад одоо ингээд өнгөрөх юм бол энэ хэл ингээд цаашдаа аман байдлаар уламжлагдах боломжгүй бичгийн ч юм уу эсвэл өөр талаар ингэж одоо үлдэх ийм аюул тулгараад байгаа гэсэн үг. Одоо ингэж бас улаан номд орсон амтан урмал гэж ярьдагтай адилхан хэрвээ хэлэнд гэх юм бол одоо энэ мөхөд нэн ойрхон мөхөж буй хэлний тоонд оруулж болно. Жишээ нь одоо дэлхийд олон хэл цаг минутанд мөхж гэн гэдэл одоо явдаг штэ. Гэтэл тэр нь одоо манай Монголд байх жишээтэй. Тэднэрт одоо оор яг хэлээр ярьдаг хүмүүс бол Монголд байгаа цаатан, за Оросын нутагт байгаа тофа гэд бас үндэстэн байгаа. Энэ болохоор эрхэм мужид амьдардаг. Ер нь бол манай энэ Хөвсгөл аймгийн хойтлоор байгаа том уулсын тогтолцоогч нь соёны нуруу гэж нэрлэдэг. Энэ нурууг тойрсон тийм үндэстэн байна. Угсаатнууд байгаа. Эднэр хуучин цагтаа болохоор бүгд нийтээр цаа гөрөөс унаад одоо ан ав хийж амьдардаг. Тийм хүмүүс байсан. Тэгсэн чинь Манччин улсын үеэс одоо Хаант Орос улс ийшээ төрж орж ирсэн зэрэг шалтгаанаас бол эднэрийн соёны нурууны өмнө бэлэн Манччин улсын харьяанд цаашлаад Монгол улсын харьяанд орсон. Хойд бие нь болохоор одоо Хаант Орос цаашлаад зөвлөлт холбоот улс одоогийн Оросын холбооны улсын харьяанд орсон. Тийм байдлаар одоо соёны нурууны хойтол тофа гэдэг үндэстэн байна. Тэдний хэлний юутай
тухайтай их ойрхон. Дээрэс нь соёлын нурууны баруун урталтаа гэж хэлэх юм уу да. Одоогийн Туваа улсын хойтолд байгаа Тож гээд газар би Тож хошуу гэж би. Хуучин бас Чин улсын үеч Тож хошуу гэж нэрлэдэг байсан. Тэндхийн хүмүүс болохоор бас цаамалдаг. Бас хэлэн тэднэртэй их ойрхон. Манай цаатантай бас ойрхон. Гэвч бас энэ хоорондоо ялгаатай гэж үздэг юм бэл. Тэр ерөөсөө л Монголд зөвхөн байгаа энэ хэл мөхөд бол нэг ойрхон. Нэг хөлөвл тэр хэлийг чөлөөтэй ашиглаад ярьж чадах 5 хүн байгаа. Тэднэр нь бас өндөр настай хүмүүс. Залуу хүмүүс болохоор одоо хоорондоо бараг зүгээр бидний анзаарснаар сумын төвд очиод хөдөө гарахаа явж их тэр уугөр 2 хүн таарах юм бол нэг 40 50 насны хүмүүс одоо их чоруур бай их чоруур сэлэр бай одоо сайн явж гэнэ үү гэсэн утгатай үг ч юм уу тийм. Тийм үг хоорондоо хэлцээд Шууд үргэлжлүүлээд тэгэл цаашаа шууд монгол хэлээр ярьдаг. Тэгэхээр тэр хэл бол ерөөсөө хэрэглэнээс баг гарцсан хэл гэж үл. Бүгд чудаага шилдэснийг хаахшаа зүгэж. Би чудаага шилдэснийг хаахгүй юм байна. Би чудаага шилдэг хаахгүй аваашаа мэдэрэг. Ноги. Нивэргэнтэй бас идэлээ. Бисээ на шойгаш Шүлжэн Мормонда бір нугас дотрахтар бай. Хэд одоо Бүр энгийн өдөр тутмын амьдралд бол жишээ нь газрын нэр байна. Чи одоо увсынхан гэж ерөнхийдөө нэрлэдэг боловч энэ аялгаар ярьдаг хүмүүс манай баруун Монголд тэрчгээр байна. Баян үлгэд байна, увсад байна, ховдод байна тийм ээ. Эдгээр бол ерөнхийдөө их төстөвтэй аялгаар ярьдаг. За хоошоо зүүн тал руу гэхээр манай хинтийн бурайдууд байна тийм ээ. Одоо бол хинтийн бурайдуудыг яг үндэ очиод үзэхээр баг бурайдаар ярьдаг хүн байхгүй. За хөвсгөлд бол зөвхөн дархтууд баг зэрэг үлдэж байна. Дархтаа зэрэгцээ сууж байгаа цаатангууд нь монгол хэлэнд орохдоо одоо сонирхолтой юм болохоор тэдний шууд Улаанбаатарын хал хаялгаар монгол хэлэнд ордог юм байна л да. Хажууд байгаа дархтынхаа хэлээр монгол хэлэнд ордог. Тэгэхээр дархтууд нь урдаас аялгаа гээгээд байсан чинь хойтлолд байсан одоо тухаанар буюу цаатангууд нь өөрсдийн хэлээ гээнгүүтээ дархад аялагд орж байгаа. Тэгэхээр дархад аялыг хамгийн сүүлд хадгалж байгаа нь тэр хязгаарч байгаа хүмүүс болж хуурах юм шиг байна. Тэр Монголд бол өссөн өсөөгөө цагаан урт бол энэ бүх аялгууд үгүй болоод даяарчаад баг халахчих байх. Маш олон эрсдэлтэй. За жишээлбэл бол хамгийн том эрсдэл нь бол тухайн хүмүүс бол тэр хэлээрээ ярихгүй байснараа өөрсдийнхөө гарал үүсэл тий хаанаас одоо ямар хүмүүс байсан энэ талынхаа одоо ой санамжуудыг одоо алтна гэсэн үг. Дээрээс нь өөрсдийнхөө уламжилт тээж байгаа тэр соёлыг шашин шүтлгийнхаа үг хэллгүүд ч юм уу те газар орны бэлчээр усны ч юм уу янз бүрийн тэр зүйлүүд бас алдагдах. Дээрээс нь хамгийн том эрсдэл нь бол одоо бидний харж байгаагаар болохоор уул усны нэршил тэр хэмжээгээр хуучрна гэсэн үг. Жишээлбэл одоо тэн дээр байгаа ууграар одоо тэр нэрлэлсэн байгаа уул маань 3 үеийн дараа гэхэд одоо тэр уулны нэр нь ямар утгатай юм энэ гэсэн юм ингээд алдагдаад ингээд магадгүй тэр нь цаашлаа дараагийн хүмүүс ирээ суухад тухайн уул усны нэршлиг одоо өөрчлөх тий энэ нь өөрөө энэ үндэсний аюулгүй байдал хэлний тал дээр ч гэсэн маш том одоо эрсдэлтэй учраас энэ нь ингээд алдагдах юм юутай гэсэн үг эрсдэл байна гэсэн үг. Хөл хөдлөгөөнтэй хотод эрдэм ном сурахаар ирсэн нутаг нутгийн ястнууд оюутан болохдоо өөрийн ирэхгүй хал хаялгаар ярих гэж хийж байна. Учир нь халах ястан монголчуудын хүн амын 84% бүтээдэг бөгөөд хал хаялгад зориулж кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэлийг 1941 оноос хойш хэрэглээнд бүрэн нэвтрүүлж эхэлсэн байдгийг. Иймд оюутан залуус сурагчид бичгийн хэлээ даган хал хаялгаа сурч хотынхны дунд хэл нэвтрэлцэх шаардлага тулгардаг. Үүнээс гадна хошин урлагийнхан комедианууд өвөр Монгол увс аялгыг илгээх нь элбэг тул соёлт хотынхноос дутаж олны доог болохгүй тулд өв тээгч залуус өөрсдийн аялгаа нуух гэж хичээдэг. Тэгэл заримдаа автобусны тэмтэрч ч юм уу ингээд дэлгүүр энтрээр явж байгаа зарим хүмүүс одоо ингээд найзтайгаа ч юм уу таксинд явж байгаа даах нар хаана гэх хэрэг усах хазгаа хэлтэнгөө тэгэл амар тэгдгэн штэ. Усах гэхээр за нэг аялгаараа ярьчих. Танах чи амар ярьдаг тий гэл. Тиймэрхүү тохиолдол гардаг. Үндэстний дотор байгаа угсаатан бүр өөр өөрийн нутгийн аялгуу тэгээ аялахтай баг. Тэр байтугай манай одоо халах угсаатан дотор хүртэл нутгийн аялга байгаа. Тэр нь одоо манай зарим хүмүүс бол энийг нөгөө элэг доог болгож
ялангуяа манай урлагийнхан ч тэрэнд их хөв нэмэр оруулсан байдаг л да. Эннээс болоод ингээ нутгийн аялгаараа ярихаас ичдэг, нэрлэгдэг. Тэгээд нөгөө Улаанбаатарт орж ирээд нөгөө 4-5 жилийн дараа оюутан болоод ингээ төгсөхөд нутгийн аялгаараа ярьж чадхаан болчдөг хүртэл явдал байна штэ. Бээр алга бэмбэг буруу тийшээ нам өнкөрдөг. Дандаа намайг уйлуулдаг чамайг авдаа хэлэндэ гэж шаж. Тэгээ дахиад ээж дээр очин за өнөөдөр ингэж яасан гэсэн чи шүлэгч ажилласан. За унш. Бээр алга бэмбэг буруу тийшээ өнкөрдөг дандаа намайг уйлуулдаг шаасан. Хүүхдүүд яг одоо бүгд л баг халахаар яриад эхэлчихсэн байна. Битгэж ч гэсэн одоо очихоор ингээд дүүндрээ ингээд одоо манай сүмд байгаа дүүнэр ингээд ус аялга орчингууд чи наахаа одоо ингэж хэл утахгүй оюутан хүн болох чиж одоо тэнд олны хөл дүнд очиод бас ингээ яриад иж болохгүй гээл те. Тэгээд байгаа болохоор хэрнэ л устдаж алах болох байна. Би бол Ус аймгийн Харгас сумын гаралтай. Яг ингээд ирвэл ер нь л баруун зүгийн хүн Ховд аймагт төрсэн байдгийг. Тэгээ яг аав ээж маань Ус аймгийн Харгас сум, Тэс сум гээд баядын сумууд учраас би өөрөө бас цэвэр баяд хүн. Асгамдан та нар ярт унчаатна. Өрөндөө нэрт босцгааж аатна. Эхэн жилгэр болдъюм. Наарлал наарлыч насмаа тамкаа нэрэлцээч гэж байгаа. Хүн шовон гэвтэй цагаан бичгээ ёв. Кэрэ шовон гэвтэй хар бичгээ ёв. Шаазга шовон гэвтэй алаг ёв. Тэний 17-8 тэгэл их сургуулийн насн дээрээ л хотод орж ирсэн яг л. Манайгийн бас хоёр оюутан надтай хамт яг манай жүжигчний ангид ирсэн хоёр оюутан байдаг. Гурлаа усын. За тэгээд тунгалаг тамир маань тэгж их анзаарагддгүй байсан юм шиг байна. Тунгаа бит хоёр бол нэг анзаарагддгүй. Бурмаа гэд манай ангийн охин харин ёстой ичих санаа зовхог хил аялгараа жинхэнэ туудаг гар хийсэн. Туудаг хүн байсан л та өөрхий. Яагаад тэгэхээр тэр маань тэрэндээ ичих санаа зовхгүй байх гэдэг чи одоо хамгийн зүв байгаа байхгүй юу тухайн үедээ. Тэгтэл бид нар тухайн үед нь болохоор хажуунаас нь тэнэгтэй байгаач, балаараа байгаач, наадах юмаа ингээ сураач, наадах ингээ зөв хэлээч. Яа тэгэхээр өөр мэрэгжил байсан бол хамаалга. Зүгээр тэр нэг ингээд тийм хөнгөн шок олгоод ангийн хүүхдүүд нь тий шоолж инээгээд ингээ өнгөрөх зүйл байсан байж магадгүй. Жүжигчний мэрэгжил байсан учраас ялангуяа их шиг авианууд тэр их ялгардаг. Тэр нь одоо нөгөө тайзны яриа нэг хичээл дээр тий аач яг ээч яг. За бас их ялгаатай гэдэг. Ялангуяа манай баядын аялга дотор үсгийг гişгийг гэж яг хэлдэг. Тийм дотор нэг гэсэн нэг юм авиатай. Амиа ээж гэдэг юм уу? Эмээ гэж ярих нь шүү дээ. Амиа гэдэг ч юм уу. Гихчлэн тэгээ үсгийг засах гэж манай тэр ангийн найз юм тайснараа нэг багш минь гэж цэвэрхэн хэлээч бүр мах л гэдэг байсан. Тэгэл ангийнхан шоо болоод гэл тэгээ бид нар гэдэг аваа чинь ингээд үг болгон дээр болоод ирэхээр чинь тийм цэвэр биш. Яагаад ч гэсэн хүний чихэнд нэг тийм наалдцтай сонсогдохгүй. Засахаас үр аргагүй тэр чинь тайзны яриа жүжигчин хүний хэлийг засаж байгаа учраас тэгэл ангийнхан маань нэлдээл бурмаа гэж хэрэл гэдэг нэг. Жишээ нь одоо нөгөө нэг бид нар нөгөө увсад ч одоо манай Баруун Монгол аялгаар одоо наатаа дүрч над дэвтэр номоо дүр гэж тэгдэг байхгүй. Тэгэл энд болохоор нөгөө хүүхдүүдтэй би яг заана дэвтэр номоо дүрээрээ гэдэгс ойлгодгүй. Тэгээд манай дадлах юм багш. Хүүе гişиг ундрахаа дүр гэдэг үг байхгүй шүү. Чи одоо юу хэлээд байгаа юм бэ? Далтгий гэж хэл. Тэмхрээ. Тэгэл нөгөө хизээд нөгөөд яг нөгөө рефлексээрээ дүр гэж сурах гэлж. Багшаа та юу гэсэн бэ? Би ойлгосонгүй. Тэгэл за зэнийг үедээ сурах гэж гэртээ очил. За манайхаа дүр гэдэг үг байхгүй шүү. Далтгий гэл. Юм чи далтгий наатгаа гэл. Нөгөө манайх чи далтгий гэхэр баг манай найз чи өөртөө юу гээд байгаа юм бэ? Тиймэрхүү амар гард. Юу сурах гэж оролддог бас. Үг үсгний алдаа гэмээр ч юм уу эсвэл өөр сонсогдох тал дээр ч юм уу нэг жоохон тийм сонин сонсогддог бас тийм тал бий. Тэн дээр бас нэг жоохон ангийнх нь бас анхандаа бол ич сандрах үсэндөө байсан. Маа нэг багш надад хэлдэг байсан би нэг хичээл дээр нэг уус аялгаар жоохон хурдан яриад ойлгохгүй. Тэгэхээр багш багш надад хэлж байгаа. Баяр жохлон багштаа чи би тийм ингээд англи яриад байгаа чи. Монголоор яриач гэдэг нөө. Тэн дээр би нэг жоохон ич сандарчсан. Нөгөө талаараа бол энэ
одоогийн өнөөгийн одоо нийгмийн бас нэг янз бүрийн үзэгдэл тийм ээ. Одоо өнөөгийн нийгэм жишээлбэл хүмүүсийг нутгийн аялгаараа ярихыг одоо хэрхэн уриалах вэ тийм ээ. Нутгийн аялгаас бол татгалзаж байгаа гол шалтгаан чинь нөгөө хот хөдөө гэдэг хуучинсаг ойлголтоос бол шалтгаалж байгаа шүү дээ. Одоо хөдөөний хүмүүс ингэж ярьдаг гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд ийм ялгаа гарснаас болж яаж юм гэхээр бүгдээрээ төв халах аялгаар ярихыг бол эрмэлзэх болсон. Тэгээ энэтэй бол холбоотой. Эрдний хэл, нутгийн аялгауг хадгалан өвлүүлэх нь зөвхөн угсаа гарлаа тодорхойлж мэдхээс гадна түүхийн их сурвалжуудыг тайлах чухал ач холбогдолтой. Хамгийн том жишээ бол Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоохдоо түүхийн сурвалж бичигт үлдсэн эртний нэршлиг Бүрээд нутгийн аялгаар тайлж чаджээ. За бид нар одоо өвлийн тэргүүн сарын шиний нэгэнд Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр гэж тэмдэглэж байгаа. За энийг бол 2012 оноос хааны 850 жилийн ойгоор нь ингэж тогтоож одоо ёслон тэмдэглэж яваа. Юуны учир Чингис хааныг дурдаад байна уу гэхээр Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтооход Монгол хэлтэй холбоотой, тэр дундаа нутгийн аялгаутай холбоотой бас нэг юм тогтоох үндэс байсан. За одоо бидний сууж байгаа энэ Монгол улсын үндэсний номын санд бол байгаа олон түүхэн сурвалжуудыг иш болгож тэндээс үндэслэж энэ Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоосон. Ноос гадна хэлний бас зарим баримтыг түшиж ёс заншлын хувьд авч үзсэн гэж хэлж болох юм байна. За тухайн нь бол энэ манай номын санд байгаа энэ 10 буянт номын цагаан түүх гэж Хувлаа хаан өөрөө зохиосон гэж үздэг. Энэ сурвалжид 10 сарын 2-нд Мялагуудын баярыг тэмдэглэнэ гэд 4 цагийн хормын өвлийн баярыг тэмдэглэхээр заасан байдаг. За тэгвэл энэ Мялагуудын баяр гэдэг нь юуг хэлж байна вэ гэхлээр энэ 10 сарын 3 гэдэг нь өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд таарч байгаа. За тэгтэл одоо энэ манай Бурят зоны дунд бол бас яг энэ Мялагуудын хөрөм гэж нэртэйгээр төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байдаг. Халимгууд бол Мялагууд гэхээр ерөөсөө яг төрсөн өдөр одоо birthday гэж англиар хэлж болох. Яг энэ нэр томьёо нь бол Мялагууд гэсэн нэршлэр нутгийн аялгаундаа явж байгаа. Одоо орчин цагийн одоо монголчуудын нутаг зохиолын хэл болсон халах аялгаунд жишээлбэл энэ Мялагууд гэж хэлэхээр сайн ойлгомжгүй мэт боловч энэ бол цаана нутгийн аялгаугаараа сэргээж тэнхрүүлж ойлгохоор зэрэг Чингис хаан тэгээ энэ алтан 10 буянт номын цагаан түүхэнд байгааг бол Эрдэнэ ирэхэд угаалгын мялаалга гэж тайлсан байгаа. Тэгэхээр энэ бол Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэдлээд за 3 онсны хойно шинийн 3-нд угаалга мялаалгын хөрмийг хийснийг тэмдэглэж байгаа. За энэ бол одоогоороо энэ нутгийн аялгау хэлнээс нь тогтоож тэнхрүүлж болохоор ийм баримт байдаг. Харин энэхүү нутгийн өвөрмөц онцлогтой хэл аялгыг хадгалж үлдэхэд аман зохиол, дуу, туйлаас гадна 6-аас 7 дугаар зуунаас монголчуудад өвлөгдөн ирсэн уйгуржин монгол бичгийн хэрэглээ өндөр ач холбогдолтой байдаг гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Хар доргон дүнтхэн хажуу талдаа тохиолдоод хараадaan живэр захлан 2-3 шувтраад гэж одоо энэ Шинжааны Жангарын туйлын магтаал дээр гардаг тийм ээ. Тэгэхээр тэр түнтэг гэдэг нь бол одоо орчин цагийн монгол хэлэнд бол дээр байдаг ч юм уу тийм ээ. За эсвэл одоо тэр дуун дээр гардаг штеп. Одоо цагаантаа тийм ээ ачааны жимг, чачмагтаа зэвгэр гэрэн жимг гэдэг ч юм уу. Тэгэхээр чачмаг гэдэг нь юу болж таарах вэ гэдэг ч юм уу. Ингээд аман зохиолоор дамжуулаад бид нар бас энэ нутгийн аяллахыг бол хөгжүүлэх юм уу эсвэл энийг тээжүүлэх, хадгалах, дамжуулах ийм боломжууд бол байж болно. Одоо жишээлбэл өлк гэдэг үг байна тийм ээ. Өлк гэдэг үг бол юу хэлэх вэ гэхээр тэлээ гэсэн үг тийм ээ. Тэгээд л тэр одоо юун чин аман зохиол дээр чин одоо тэр хоёр баатар тэр хоёр талд гараал тэгэл уулын шинэ одоо чулуугаар тэвэг өшгөлөөл тэгэл кээрэл
одоо хэрэг гэдэг нь бол одоохонор одоо дэвх юм уу тийм ээ. За ингээд хэвлээд хээрэд тэгж жагаад л яаж юм гэхээр тэр юу хувцс өмсгтөө бол тэр өлхийг бол одоо 1000 жилдээ дайлрахгүйгээр уйдаг ч юм уу тийм ээ. Гэх мэтчлэнгээр ингээд тэр аман зохиол дотор бол юунууд нутгийн аялганы үгүүд бол маш их байдаг. За жишээлбэл одоо нааран халиахаар наад далан жирмэхад ологддог, цааран халиахаар цаад далан жирмэхад ологддог гэдэг. Заснаас цагаан санчигта цуснаас улаан хацартаа. Энэ хацрыг бол одоо заснаас цагаан санчигта цуснаас улаан халахта гэдэг. Одоо тэр халахын гэрэлд одоо уйл уймар гэдэг ч юм уу те. Уйл мэтгмээр гэж одоо орчин цагийн утга зохиолын хэлээр бол хэлж болно. Гэх мэтчлэнгээр ингээд Монгол бичиг өөрөө энэ олон саяны бидний ярьж байгаа олон монгол угсаатан байна тийм үү? Хэлийн одоогийн өнөөгийн Монгол улсын хэлийн дотор болоод гадна талд олон монгол угсаатнууд байхад энэ олон нутгийн аялгуунуудын нэгдлийг монгол бичиг өөрөө хангадаг. Ийм учраас энд байгаа халах, тэнд байгаа ойрд урд байгаа өр Монгол, за хэлийн чамдд байгаа бурятч байна уу, дотоод дотор байгаа бурят аль нь ч байлаа гэсэн монгол бичгээр тэмдэглэснийг хэлний хувьд жоохон бэрхшээлтэй ойлголцож байлаа гэсэн бичгээр тэмдэглэсэн өөрөө ямар саадгүйгээр ойлгодог. Ийм учирт одоо манай өвөрлөгч нар бол Ц аваг ихэвчлэн чэгээр хэлдэг те цус гэхэд чус гэх юм цагаан гэхэд чагаан гэж тэмдэглэдэг байлаа гэхэд монгол бичгийн Ц Ч хоёр бол нэг монгол бичигт нэг тэмдэглэгээтэй байх жишээ нь. За одоо ингээл ойрхон говь балтай баян хонгор манай өр хангайхан ч гэсэн Т аваг сэлгэж хэлдэг. Одоо тос гээл гэхэд чинь дос гээл хэлж байгаа жишээний те хот гээл гэхэд гот гэж хэлээл ингээд ямар ч юугүйгээр энийг бол энэ авиалбрууд адилхан монгол үчигтэй тэгэрэж Т аваа Д аваа адилхан нэг тэмдэглэгээтэй. Тэгэл баруун дэшегээ ингээл явахаар манай баруун монголчууд гэхэд засаг гэхийг ясаг гэж хэрэгжилж байлаа гэхэд зарлиг гэхийг ярлиг гэж хэрэгжилж байлаа гэхэд монгол үчигт бол яг адилхан тэмдэглээд яг авианы хувьд өөр боловч нэг ижил тэмдэглээд ингээд ойлголцох боломжтой. Ингэхээр бол монгол бичиг энэ олон монгол аялгууны, монгол үндэстний, оюун санааны, хэл аялгууных нь нэгдлийг хадгалж байдаг учраас энэ монгол бичиг бол ийм бас нэг эв нэгдлийг хангасан ийм утгатай. За тэгээд ер нь бол энэ монголчууд одоо яагаад энэ нутгийн аялгуунууд ингэж хумигдах, хэрэглээ нь багасах болвоо гэхлээр бас бид нэг бодлын гадны шахалт бодлогоор энэ монгол бичгийн халсантай их холбоотой гэж үзэж таамаглаж болно. Хүн өөрөө соёл түүхийн амьд өвтэйгч. Хэл аялгуу гэдэг өөрөө хүн дагаж хөгждөг бас устдаг. Нутгийн аялга нь элэглэн доогдохоос цаашгүй гэх орчин үеийн ойлголтыг халж агуу түүх соёлын хэлхээ болсон бүх ястнуудын аялга хэлийг өөртөө шингээх монгол бичгийн хэрэглээ улам дэлгэрэх болтугай. Нийгэмд яах вэ гэхээр энэ нутгийн аялгаараа ярих бол тийм муухай юм биш, тийм ээ, ичмэр явдал бол биш ээ. Энэ бол бас нэг одоо тэр нутагт төрсний тийм угсааны хүн болж төрсний, тийм ээ, баяд юм уу, дөрвд юм уу, загчин хүн болж төрсний, бурайд хүн болж төрсний бахархал гэдгийг л бас ойлгуулах хэрэгтэй. Яг тэр тухайн үед бол яг анх 1 2 3 курс орчихвол амар ичтэй байсан. Одоо яг ингээд бодоход тэр ямар ч зэмж хүзүүл байхгүй. Ямар ч бид нар буруу зүйл хийгээгүй. Бид нар зүгээр өвтэйгч тэрийгээ цаашаа ярьсан. Тэр угаасаа яг бид ч хэлж байгаа хэллэг аялгын тийм учраас заавал тэрийг засах гэ тэрнээс ичээд авах зүйл бол байхгүй юм билий. Одоо л нэг хичээ болсон. Тэгэл нийлээ суугаар бол сайхан ярина шүү дээ. Энэ бол бидний угсаатны хэл аялгын маань
бид нар амьд оршин байх хамгийн том соёлын дархлаа учраас энэс бид нар ичих биш, санаа зовх биш, харин ч бид нар энийг бахархалтайгаар ярьж, хэлж, хоорондоо мэдэхгүй хүмүүс нэгэндээ зааж ахмад хүнээсээ ярьж байгаа ахмад хүнээсээ сонсож илүү их сурж, тэмдэглэж, тэрнийгээ мэдэж хоорондоо ярилцах нь энэ хэл аялгыг авч үлдэх ёстой бидний үүрэг учраас бид нар энэс ерөөсөө ичих санаа зовх зүйл байхгүй гэж боддог шүү дээ. Тийм болохоор битгий хичээрээ манай дүнэр. Тэг харин ч бид нар энийг илүү их хөгжүүлж авч явж явах ёстой хүмүүс байгаа учраас